За сайн байна уу? Өнөөдрийн влогоор юу яана? Хоньны гоё хэрхэн яаж шарах вэ гэдгийг харуулъя. Удахгүй шинэ жил болох гэж байгаа учраас баярын шинийн дээр юм бүтэн гоё тайлбар болсон нэлээ гоё гэж бодож байна. За тэгээд эхлээд өөхөн хэлээ жоохон багсгач. Би бол гоё шарахтай бол ногоо бол нэлээ хийдэг байгаа. Ногоо болохоор энэ махны шүүсэнд гоё амт хороод идэхэд бол янзын амттай болно. За ингэ ногоогоо байлгачлаа. Одоо амтлагаа юм. Аяганд эхлээд энэ голны соус амтгачаа бүгдийг эхлээд найруулна. Соус гурван албаг. За перц бол 2 албаг хийчих болно дөө. Жагаар амтлагаараа л явна. За ингэ болсон. За ингэ сайхан хутгаад байна. Амсаад үзье. За бас. За би нэрээ саримсаа марцсан байх шүү. Саримс одоо энэ чинь бүтэн бүтнээр нь шигтгэжийнэ. Саримс ачаа. За саримс бол яг 78 саримс явах болно доо. 78 шиг хүмүүс. Манай шаардлага. За энэ буяа бол ерөнхийдөө шарх шүүгэнд шарч болно. Гэхдээ өнөөдөр би гэр бүлийнхээрээ салхинд гаргаж байгаа учраас хээр сайхан гал түлээд тэгээд сайхан агаарлангаар буяа шарчий гэж бодож байна. За том үсгэж юм. Хуучна. Залуучууд. За одоо ингэж амтлагаа яа. Саримсуудаа хийн. Саримсчийн бас гол хат оруулаа шүү дээ. Ингээд цааш шигтгэж. Өчнө. За бас. За одоо соусаа. За ингэ бэлгэрээ сайхан массажлаад өгнө. Ер нь бол би боддог байхгүй юу? Одоо ингэ нэг юм ресторанаас ингээд нэг юм стейк ч юм уу те нэг хоол авч идлээ гэхэд доор ажлаар нь 50-аас дээш 80,000 хүртэл байгаа тий. Гэтэл энэ гоёг тий. Тэгээ чинь 3 байл гоё юм уу тий. Телеграм. Тэгэхээр ингэ нэг 54,000 тэгээд энэ соус өдөртэй гэдэг нэг 60,000 төгрөг болж байгаа юм. Гэхдээ энийг гэр бүлээрээ ч юм уу найзуудаар ингэ бүгд идэхэд боломжтой тий. Тэгэхээр хаяа бас ингэж идсэн хамаагүй дээрээ гэж би өөрөө бодсон. За ингээд арай их нэг цул мах ихтэй газраа ингэ жоохон ангаалаад өгнө. Тэгэхгүй бол зөвхөн гадна талтай хамт нь орч дотроо хамт нь орохгүй байгаа гэдэг. Тэгээ бас түүхий бол магадaltaй цул мах ихтэй газраа. Тэгээ бид ингэ жоохон ангаалаад өгөх хэрэгтэй. Нэг бол одоо ингэж ангалчаал доков руу хийгээд 3 цаг болоход бол 180 градус дээр нь 3 цаг болоход бол бүрэн болно. За бас. За дуудлагаар хоньны гоё шарна шүү. Now,
За ингээд хоньны гуй маань шарахад бэлэн болсон. Хээр гарч шарах гад явж байна бид гурав. Зам харин онгочлоо тийм ээ. За эндээс одоо бараа өргөж мод авнаа. Одоо хэрвээ бэлдсэн мод байхгүй бол тэгээд гуй шарах үйл ажиллагаа маань зогссон дээ. Арга хатгад гэртээ очиод токомдо ичнэ. Ямар ч байсан гуяа шарж идэнэ. Ямар ч байсан 3 шудан мод авчлаа. Яаргийн эцтэй зард юм. Йоо, хотын утаас гараад ирэх тэр утаа гараа. Амар вэ шүү. За ямар ч энэ чинь цасаа цэвэрлж ягаад галаад хүлээд гуяа шарч ирсэн. За. За одоо энэ газ уушмаа ажилладаг байгаа. Гуяа шарахын тулд эхлээд галаа түлээд галж байгаа цогшоод энэ хавь нь халаад ирсний дараа гуяа тавина. Тэгэхгүй бол шууд гуяа тавьж болохгүй. Агаар бол янз юм байна тий. Сайхан амтан чинь байна да. Амарж ийн хөөрхий. Жохон цогшоод ирэхин цагт л хийн дээ. Нөгөө айраг чаад байгаа юм. Айраг тийм байна. Эрдмэ. Ямар байна гадаа? Айран. Тэр амар утаанаас орж ирлээ штэ. Яанда. Гагаартай наа. Болгоны сайхны айраг нэр ингээд 500 г-аар савлагдсан байлаа. Энэ болохоор ер нь ингээд их амар ингээд хөдөө гадаа явахтаа ч юм уу, найз нөхдөд ч юм уу, эсвэл шинэ жилийн ширээн дээр заавал ч хэдэн пи өрөөтэй дээ шүү дээ. Тэрний орн ингээд ийм айраг байж хат бол уухан бол зөндөө байгаа шүү. Янз бүр. Янз бүр нэ. За одоо ингээд цаг 40 минут болж байна. Гадаа ерөнхийдөө хүүтэрчлээ. Чанга шүү. За энэ хоёрын уран бүтээлийг харъя. Бас тагдашаад яг л юм хийгээр болчихсон. Хөө Эрдмэ яаж ийна? Унтсан уу? Нээж нь юу ийгэд нь? Харин уурчлаа. Хүн юм уу? Хүн уушаа. Улаанбаатарын утаа маань юм чинь. Бэлтлээ юу? Ирүү юм үзнэ. За, бас. За, энэ сэрүүч шүү. Найзуудаа. Машинда сууя. Дарж гинөө. Яаж гинэ? За, машин руу гар. Зэ.
Аха. За одоо ингээ 230 мод өвчлөө. Гоё маань ер нь болсон баха. Урд нь бол нэг энэ 100 өвөө дээр нэг хийстэй. Тэгээд хоёр дахь нь болж. За ямар ч юм болсон баха гэртээ очиод тэгээд үзье да. Халаан харахгүй бас. Юмыг яаж зүрхээ хийлээ. Зүрхээ идэх зүг. За ямар ч хэлсэн шараа тавиад ирлээ. Ямар ч басны надад хараа. Халуунараа шүү. Амтны үл янз юм байна уу? Амар биш тий хараа. Харалт бас. Амар бас. Ямар вэ? Янз юм байна. Төмс нөгөө авах гэхэлтэй. Төмс маань түлэгдээд баггүйсэн. Зөө махаад идэх таны да. Янз юм. Оо хүмүүс наа.